Yo guys, та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр гэх юм бол Майк Маркхам гэдэг нэртэй нэгэн залуугийн талаар ярьж өгөх болно. За тэгэхээр энэ залуугийн талаар яагаад ярьж өгөхөөр шийдсэн бэ гэхээр энэхүү залуу нь бид бүхний кинон дээрээс маш олон удаа харж байсан цаг хугацаагаар аялах машиныг зохион бүтээсэн гэж яригдж байгаа залуу юм аа. За тэгэхээр олон юм ярилцлага үйлдвэрлэе бичлэг рүү орох юм нь дор байгаа хэсэгт манийга дэмжиж лайк дараад бас subscribe хийгээрэй. Шууд бичлэг рүүгээ орцгоё. Let's go. За Майк Маркхамын хувьд гэх юм бол ягаад анх цаг хугацааны машиныг зохион бүтээ гэдэг сэтэл төрсөн юм бэ гэхээр би ер нь ягаад ирээдүйд очичвол ирээдүйд юу болохыг олж мэдээд суглаанд хожиж магадгүй юм шүү гэсэн тийм суглаанд хожих зорилгоор цаг хугацааны машиныг бүтээхэр болсон байна. За мань хүний хувьд гэх юм бол ямар байдлаар бүтээсэн бэхээр өөрөө их сургуулийн цахилгааны чиглэлээр төгссөн. Тэгээд нэг хоёр төмөр ашиглаад тэр төмрөөсөө ингэж цахилгаан ялгаруулах маягаар цаг хугацааны машиныг бүтээе гэж үзсэн байна. Тэгээд тухайн үед яг тэр өөрийнхөө туршилтыг хийгээд яг зүгээр өөрийнхөө гэр дотороо туршилтаа хийсэн. Тухайн үед Америкийн амьдардаг байнуудын гэр нь 110-аас 120 вольтын тийм цахилгаан гаргах чадвартай. Тэгтэл мань хүний хувьд гэх юм бол тэр туршилтаа эхлээд хийж үзсэн ч олигтой цахилгаан гарахгүй амжилтгүй болоод байсан. Тэгээд туршилтаа өөрөөр нэг засч үзээд яасан бэ гэхээр нэг ороосон төмөр нарийн төмрийг бүр урт ороос нэг ингэж ашиглаад яаж илүү цахилгаан гаргах боломжтой гэдэг дээр туршилт хийсэн байна. Тэгээд тэр туршилт нь амжилттай болсон. Тэр ороосон төмөрнөөс шалтгаалаад 120-оос 20,000 вольт хүртлийн цахилгааныг гаргаж чадсан. Тэр цахилгааныг гаргасан чинь гинт ингээд цахилгаан ингээд хүчтэй гарч эхлээд за ингээд бас туршилт нь амжилтгүй болчихлоо юу гэж бодсон чинь дээдлэлт нь нэг тийм оч үсрээд байгаа юм шиг тийм дуургийн дүрс шиг гарч эхэлсэн байна. Тэгээ Майкл тэрийг хараад маш гайхаад яасан бэ гэхээр зүгээр шүрүп аваад тэр шүрүпээ ингээд шидсэн байгаа тэр дуурглуу. Тэгсэн чинь шүрүп нь тэр дороо шууд алга болоод хэсэг хугацааны дараа яг тэр баруун зүгийнхэн цаад хэсгийн өрөөнийх нь тэндээс ахиа гарч ирсэн. Тэгээ энэ нь болохоор яг цаг хугацааны аялал юм уу? Эсвэл зүгээр нэг телепорт хийгээд шилжчихсэн юм уу гэдэг тал дээр гайхаад дахин тэр шүрүпээ ингэ шидэлсэн. Тэгтэл яг адилхан газараас дахин шүрүпээ ингэ телепорт хийгээл гарч ирээд байсан. Тэгээ Майкл юу гэж бодсон бэ гэхээр ялцчгүй гэртээ ээж байгаа болохоор цахилгаан арай жоохон багтсан юм шиг байна гэж бодоод тэр туршилтанд байнга дахин шүрүпээ ингэ шидэдсэн болохоор шатаад төхөөрөмж нь эвдэрсэн байна. За тэгээд апдейт хийж шин төхөөрөмж бүтээе гэж бодсон Майкийн хувьд яасан бэ гэхээр Калифорниагийн Кинг Сити руу очоод тэр цахилгаан бүр түгээх маш том тийм станц руу очоод тэндээс яг цахилгаан илүү их цахилгаан гаргах боломжтой тийм төхөөрөмжийг нууцаар орж хулгай хийж аваад тэгээд тэр төхөөрөмжөө ашиглаад ахаад мань хүн туршилтаа ахиж шинээр хийх гэж үзсэн байна. Яасан бэ гэсэн чинь тэр үед туршилт хийсэн чинь хитрхийг цахилгаан ашигласнаас болоод тухайн үеийн тэр Калифорни хотын бүх тог цахилгаан бүгд унтраад байхгүй болсон. Тэгээ мань хүн би арай илүү их цахилгаан үүсвэр ашиглаж жоох энэ юуг нь багасгаад үзвэл болох юм байна гэж ойлгоод ахин нэгэн туршилт хийсэн. Тэр туршилт ихтэй болохоор 12,000 вольтоос 75,000 вольт хүртэл цахилгаан гаргасан байна. Тэгэд 12,000 вольтоос 75,000 цахилгаан вольт гаргасан өмнө нэг 20,000 хүртэл вольтноос хамаагүй л угаас тэгэнгүүт яг цахилгаан гаргаад дарсныхаа дараах тэр дуураг нь илүү жоохон том болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь мань хүний хувьд гэх юм бол за өмнө нь бол нэг шүрүп туршижсэн бол одоо манайхын нэг чангалдаг нэг бахих юм багч өгдөн шүү дээ. Тим юм аваад төмөр юм аваад шидсэн баг. Арай том хэмжээтэй. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь нөгөө төмөр юм гинт орц сургахгүй алга болцсон. Өмнө баруун зүгт гэрчсэн бол гач ирэхэ болцсон. Хаашаа орсон бүү мэд. Тэнгүүд мань хүн тэрийг бодж олонгуудаа найзуудтай дуудж ирүүлээд бүгдээрээ ингээд хөгжилтөнгөө туршилт хийж эхэлсэн. Янз бүрийн бөмбөг шиддэг ч юм уу тий. Тэгээ туршилтаа ингээд цуг ингээд хөгжилтөй байжсан. Тэгсэн чинь найзууд нь одоо наадах чинь илүү том туршилт үзвэл яад юм бэ гээд. Тэг юу туршилт үзсэн бэ гэхээр бүр нэг хүн суух зорилттой бөөдөн сандал аваачаад өргөжөөд шидсэн. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь нөгөө яг цаграг руу онсон чинь бөөдөн шууд алга болцсон. Мэдээж яг тийх цахилгааныг ашиглаад байхаар эргэн тойрных нь мэдэхгүй харахгүй тийм үү.
Тэгэд яасан бэ гэсэн чинь цагдаа нар ирээд хаалгын тогшоод шууд мэдээлэл авсан. Тэгээд тэрнээс болоод Майкийг шууд баривчлаад тэгээд тухайн үед тэр цахилгааны асуудлаас болоод хэсэг хугацаанд 7 хоног баривчлагдсан байна. Тэгээд мань хүн тэр үед юу гэж цагдаа дээр хариулсан бэ гэхээр би цахилгааны мэргэжлэр их сургууль төгссөн. Ерөнхийдөө би энэгээр өөрийнхөө зүгээр цаг хугацааны машиныг бүтээе гэж бодож ирсэн гэж хариулсан. Гэсэн чинь ямар ч хүн угаасаа кинон дэр гардаг цаг хугацааны машиныг бүтээх боломжгүй гэдгийг мэдчихэж байгаа тийм үү? Тийм болохоор энэ яг галзуу нөхөр байна гэж бодоод нөгөө хэд нь тоохгүй гэсэн. Гэвч Майкийг тэгж хилээд тэр нь бүр сонин дээр үргэлжлэх гараад тэрнээс нь болоод эсэргээрээ Майкийг нэр үний юм биш үстэй. Нэр цаг хугацааны машиныг бүтээх гэж оролцсон юм биш үстэй гэж итгэх хүмүүс бас гачирсан байна. Тэрний дараа мань хүн яасан бэ гэхээр ахиж нэг туршилт хийх гэж оролдоод бүх одоо тухайн хэсгийнхаа тог цахилгааныг таслаа хийсэн. Майк гэдэг нөхөр байсан тодорхой болоод 60 хоног хоригдохоор болж байгаа. Тэгээ 5 жилийн тэнсэн харгалзах ял аваад гисэн ч мань хүний тэр алдартай байдал нь хүмүүст олон хүмүүс түүжчихсэн. Нэрээ цаг хугацааны машиныг бүтээх гэж оролцсон нөхөр байгаа юм шиг үстэй гэж. Тэгээ тухайн үед алдартай байсан Coast to Coast Paranormal гэдэг нэртэй подкастын Article гэдэг нэртэй тухайн үед Америкт алдартай тийм подкастын одоо радио мажо хөтөлдөг байсан. Тэр хөтлөгч нь мань хүнд манад оролцооч гэж санал тавьсан баг. Тэгээ оролцоод хоорондоо ярьсан чинь мань хүн болохоор би зүгээр ийм одоо төмөр ийм хоёр төмөр ашиглаад тэгээд ингээд конод дарангууд цахилгаан үсгүр гараад тэр цахилгаан үсгүр нь одоо маш их амжилттай болох юм бол дээр нь бөөрг юм гараад тэгээд зүгээр ингээд телепорт хийгээд цаг хугацаагаар аялах боломжтой тийм төхөөрөмж бүтээх гэж оролцсон гэдгийг шууд хэлсэн баг. Гэсэн ч нөгөөх нь гэсэндээ тухайн үед бас яг шинжлэх ухааны жоохон мэддэг хүмүүс болохоор сонсоод бүр гайхаад нэр ингээсээ энэ нөхөр цаг хугацааны машиныг бүтээх гэж оролцсон юм шүү дээ. Тэгвэл чи ивент тэгштэй болоод яг чихнээсээ ивэл зүгээр юм шүү. Гэт тухайн нэвтрүүлгийг үзсэн хүмүүсээс нэлээд нэр хүндтэй мөнгөтэй хүмүүс бас байсан. Тэгээд азар гэх юм уу мань хүн ивент тэгчийг олоод тэгээд ивент тэгчээр dadамдуулаад ахаад нөгөө туршилтаа хийгэр болсон. Өмнө нь гэртээ хийдэг байснаас өөр нь бүр илүү том газар тэгээд маш олон хүмүүсээр хүрээлэгдсэн газар тэгээд ивент тэгчтэй байсан учраас маш илүү их цахилгааныг ашиглах боломжтой болсон байна. Тэгээ тухайн үед бүхэл бүтэн тийм том газарт туршилтаа ихээр болоод 1 жил өөрийнхөө тэр нөгөө нэг үүс үрийг бүтээхийн тулд ажилласны хичээлд 1 жилийн дараа тэр туршилт нь амжилттай болсон байна. Тэгэд 15 гэрчтэй буюу 15 хүн тэрийг харж ирсэн байна. Тэгээ 15 хүн харж явах явцад мань хүн нийт 3 сая орчим вольтын зэм цахилгаан хүчлэлийг гаргасан гэж 3 сая гэж амар байгаас тий. Тэгээд 3 сая вольтыг түүхэндээ гаргаж ирсэн хүн гэх юм бол Никола Тесла гэдэг нэртэй хүн байгаа. Та бүхэн сонсч байсан байж магадгүй. За тэгээд энэтэй адилхан тийм 3 сая вольтыг гаргаад тэгээд энэ үед туршилтанд юу ашигласан бэ гэхээр амттай ашигласан байна. Усан гахаа. За усан гахыг ерөөхдөө ямар нэгэн байдлаар туршилтаар хүмүүс ашигладаг. Тэгээд усан гахыг тэр нөгөө вольт нь 3 сая вольтод бүр ингээд том юм цаграх шиг гачирж байгаа шүү дээ. Килондер гардаг шиг. Тэр юм цаграх шиг юм руу гал ассан юм шиг юм цаграх шиг юм руу усан гахыг шууд шидсэн байна. Усан гахыг шидсэн чинь мань усан гахаа шууд тэрэнд нь очоод пат гэдэг алга болсон. Ичит юм шиг. Тэгээ телепортод яг адилхан нөгөө нэг тэр грац шиг тэр нөгөө нэг турш тийдсэн газрынх нь хампур хойтлын хэсгээс хугацааны дараа хэдхэн минутын дараа буцаа гачирсан байна. Тэгээд нөгөө чинь нөгөө туршилт амжилттай боллоо гэж үзээд за ер нь би өөрийгөө туршилтанд оруулах ямар вэ гэж бодлон төрөөд шууд нөгөө цаграг руу өөрөө үсрээд орцсон. Тэгээ үсрээ орсон чинь алга болоод юу нөгөө нэг цаатлаас гачирх байхгүй. Орц урахгүй алга болсон. Тэгээ мань хүн яасан бэ гэсэн чинь 2 жилийн дараах ирээдүрөө шилжсэн байна. Тэгээ тэр ч байтугай тухайн үед тэр Канзас хотын бүр хотоос бүр 1300 км зайтай тийм газар гинт ингээд газрын унсан байдалтай сэрсэн гэж байгаа. Тэгээ сэрээд яг яасан ой санамжууд байхгүй. Ямар ч орж исэн үеэ санаж байгаа. Орж исэн үедээ яадсан бэ гэхээр ороод нэг юм цар цагаан юм нэг гэрэл гараад юу болоод байгааг мэддэхгүй юм болоод тэгээ нэг сэрсэн чинь ингээд ширсэн гэж байгаа. Тэгээ мань хүн өөрийгөө хаана явж байгааг мэдэхгүйс учраас сонио аваад тухайн үед одоо нэг тэр нэг хэсгийнхэн газраас ингээд сонио аваад уйлсан чинь юу 2 жилийн дараах ирээдүйд ирсэн байжсэн. Тэр нь 2015 оны 9 сар байсан. Тэгээ сонирхолтой нь Майкийн хувьд буцаад өөрийнхөө тэр нэг лаборатори руу ирээд туршилтанд яасан үгийг харах гэсэн чинь лаборатори нь хаалттай. Дээрээс нь тэр тодорхойг нууцаар ингээд ороод үзсэн чинь юу ч байгааг өөрийнх нь хийсэн төхөөрөмж бүгд байхгүй болсон. Энэ магадгүй Америкийн тэр нууц байгууллагууд, таниулын байгууллагууд ч юм өөртөө авсан л
байх тодорхойж магадгүй. Тэгээ тэрний дараа мань өмнө Artwell гэдэг нэртэй хүний тэр подкастт орж ирсэн бол ахин 2015 онд тэр подкастт орохоос энэ болохоор Midnight in Desert гэдэг нэртэй тийм подкаст орсон байна. Тэгээ энд бас өөрийнхөө яг ягаад алга болсон бол 2 жилийн дараах ирээдүйд орсон байсан гэд хүн итгэх хэрэггүй зүйлээ ярьж эхэлсэн. Тэгтэл нөгөө нэг Dark Wheel-с юу гэж хэлсэн бэ гэхээр чи ер нь одоо Америкийн бүр засгийн газартай хамтраад үзвэл ямар юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь энэ нь болохоор ямар газартай хамтрахыг хэлээд байгаа юм бэ гэхээр DARPA гэдэг нэртэй газар. DARPA гэдэг нь болохоор Америкийн тэр нэг нууц одоо бүр юм засгийн газраас ивент тийм судалгааны танхим юм байл л да. DARPA-тай хамтран ажиллая гэсэн чинь мань өнөө юу гэж хариулсан бэхээр би DARPA-тай Америкийн засгийн газартай хамтарч ажилламаар хүн. Эдгээр өөрсдөө их ашигын төлөө намайг ашиглах гэж ямар нэгэн нөхцөлтөөр ажиллах саналтай болно. Би их чөлөөтэйгээр өөрийнхөө энэ туршилтыг хиймээр гэж хариулсан байна. Тэрний дараа мань хүн мэдээ зэрэг өөрийнх нь туршилт амжилттай болцсон учраас яаж туршилтаа өргөх вэ? Ахин туршилтаа хийгээд өөрийнхөө төхөөрөмжийг зохион бүтээгээд онлайнд ингэж хариулдсан байна. За би цаг хугацаагаар аялах миний бэлтгэл аль хэдийн хангацчлаа. Бүгдээрээ сайн сууж байгаараа баяртай гэж хэлээд тэгэл шууд алга болцсон. Тэгтэл өмнө өөрийнх нь орж ирсэн тэр Midnight in Desert гэдэг нэртэй подкастын нэг дуудлага ирсэн байна. Энэ 1930 оны ийм одоо баримт нотлохоо үйлдсэн юм сонингоос дуудлага ирсэн байгаа байхгүй. Ийм юу оллоо. Тэгээ энд болохоор ийм манайх нар бол хогны ийм төмөр пүнкер гэдэг шүү дээ. Пүнкер дотор нэг хүн үгсэн байдалтай олдсон. Тэр үгсэн байдалтай олдсон хүн гар утас барьсан байсан гэж байгаа. Мань хүн дараа нь орохынхоо өмнө орохдоо болохоор ямар ч юу ч орсон байсан болохоор ямар нэг одоо тэмдэглэл баримт ч юм уу авч чадаагүй. Одоо гар утастайгаа ороод би ямар нэгэн байдлаар энэ зүйлийг тэмдэглэж мэдээллийг өөртөө үлдээ гэсэн байдлаар гар утастайгаа орсон. Гэсэн ч тэнд 1930 он руу шилжээд үгсэн байдалтай олдсон гэдэг. Тэгээ дээрээс нь тэр төхөөрөмж нь гар утас байх магадaltaй гэж гарч ирсэн байна. Гэтэл 2022 онд Paranormalis гэдэг нэртэй нэгэн тийм одоо сайтрахгүй юм гарч ирээд одоо тийм хайр гаргийн юм уу та тийм одоо сайт тийм үү те. Тэгээ тийм сайт гачирсан чинь тэрэн дээр болохоор Real Madman гэдэг нэртэй нэгэн тийм хүн гарч ирээд тэр нь болохоор би тэр нэг өөрийгөө Mike Markham гэж хэлээд тэгээ тэр нэг би бол ингээд цаг хугацаагаар аялсан. Тэгээ 1930 онд сэрсэн. Тэгтэл намайг үхсэн гэж хүмүүс зарласан байлээ. Гэхдээ тэр үхсэн хүн би бол биш гэх ухааны юм ярьсан. Гэхдээ энэ бол ямар ч баримт нотлохоо юу ч байхгүй. Худлаа хэлж байгаа хүний хэлж байгаа ч мэддэхгүй. Тэгээ дээрээс Марк гэдэг хүн яг үнэндээ цаг хугацаагаар аялсан уу үгүй юу? Үнэндээ орсон байсан уу үгүй юм ч бас тодорхойгүй. Энэ бол та бүхэн өөрсдөө бас судлаад Google-с Mark Halm гэж хайгаад үзээрэй. Энэ бол бас нэлээд олон сайтууд, нэлээд олон газруудаар бас ингэж цаг хугацааны машин үнэхээр хийгдсэн юм уу? Энэ хүн үнэхээр цаг хугацааны машиныг зохион бүтээсэн ч юм уу тийм явж байгаа. Тэгээ аягүй сонирхолтой болохоор та бүхэнд ингэж ярьж орууллаа. Тэгээ эпих нь юу гэж бодсон бэ гэхээр яг хит хүний намтар ярьцаар байгаа жоохон тэрнээсээ бас өөрөө жоохон залхах маягтай болж эхэлсэн. Залхах гэхээс илүү хүмүүс намайг зүгээр нэг одоо хүний намтар ярьдаг ютубер мэтэр бити цааштай ингэж хүлээж аваасаа гэж би өөрөө бодсон. Тийм болохоор та бүхэн цаашдаа юм жоохон mysterious буюу ийм тайлагч хөө нууцч байт юм уу те. Жоохон ийм сонирхолтой зүйл рүү баримтууд руу ингэж хэдүүлээ. Орж үзвэл ямар вэ guys? Энэ бол аягүй сонирхолтой шүү дээ. Тэгээд хэдүүлээ яг олон тал руу ингэж олон зүйл рүү манч YouTube-ээр бас та бүхэнд мэдээлэл янз бүрийн юмнуудыг хүргэмээр байна. Тэрнээс ч одоо нэг зүйлд итгэхийг баригдаад нэг хүний намтар яриад бол түүнийх нь намтрыг яриад ярьдаг тасаалтгүй нэг тиймэрхүү нэг л юмдаа ингэж баригддаг YouTube би бол баймаргүй байна. Явандаа хэдүүлээ 100,000, 200,000, 300,000 маш олуулаа болохыг хэлж мэдэхгүй байна. Миний хичээл зүтгэхээс шалтгаална. За тэгээд олон юм ярилцгүй хэдүүлээ бичлэг ингээд түүнийг дуусгая. Та бүхэн миний энэ бичлэг таалагдсан бол лайк дараад бас subscribe хийгээд өгөөрэй. Дор байгаа хэсэгт ямар ч хамаагүй комент үлдээж болно. Тэгээд олон юм ярилцгүй хэдүүлээ. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. За дараагийн бичлэгээр мэдээж зэрэг би одоо тэр намтрынхаа талаар ярихгүй бүр болчихно гэсэн үг бол байхгүй. Энэ бол хаяад ингээд яриа яваадах нэг ээлж солбоод явна. Тэгээд тэрнээс надад аягүй сонирхолтой байх бах. Guys тэгээд надад юу яриулмаар байна. Тэгээд саяны ярьсан зүйл бас болж гэнэ үгүй юу гэдгээ комент хэлүүлтэйгээрэй. Хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.